өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бог шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн мөнхийн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Яг за та. Тийм гоё юм. Өнөөдөр анги дээрээ хийсэн. Энэ яадаг вэ гэхлээр нь штэ. Дотроо юм та. Тэгээд энэ яг нэг юм татлаа. Яадаг вэ гэхлээр нүглээ гарацтай адилхан юм байлээ. Гэтэ арай ондоо. Сайн шийдэрхээ. Чи бөмбөгөө гадаа орхисон юм шүү дээ. Ааруулаад ирсэн шээ заяа. Баярлалаа. Тавьчихдөхөө. Шийдэрхээ. Яасан? Надаа өнөөдөр ихэр гой сонирхолтой юм байна. Юу байгаа юм бэ? Юу байгаа вэ гэж юу? Чи нурууны хаард нууцсан байгаа мó? Тий. Үзэл та нэстэггүй. Шийдэрхээ чи таагаараа. Чи надад гой амттай юм авчирсан юм уу? Амттай юм биш ээ. Тэгвэл гой тоглоом авчирсан юм уу? Тий, тоглоом. Тийм үү? Үзэл та ямар тоглоом юм? Ийм тоглоом. Наач ямар сайн тоглоом бэ? Ийм тоглоом байд юм уу? Шийдэрхээ энэнгээр яадаг вэ? Би мэдээсээ нэстэггүй. Энд чинь нөгөө нэг ярьдаг утас юм шүү дээ. Оо чи мэддэг байсан юм уу? Тий, нэг хичээлдээ заадаг байхгүй да. Би эхлээд чамаар тоглох гээд ингээд юм онгот ингээд дамжаад нөгөө хүндээ очдөг гэж хэлчихсэн байхгүй юу? Тийм үү? Би харин чи мэдээч. За нэстэггүй чи яриараа заяа. Жаахан таашаа зогсож байгаа. За. За нэстэггүй чи одоо яриараа. За. Байна уу? Байн сонсогдож байна уу? Их тод сонсогдож байна. Надад ч гэсэн тод сонсогдож байна. Том сонсогдож байна уу? Надад сонсогдож байна. Шүдэрхээ. Хоёлоо юу ярих вэ? Хоёлоо уцаар яаж тоглоё? Харин уцаар юу яаж тоглох вэ? Нэстэггүй чи одоо хүүхэд надад би ээж наас тоглоё заяа. За тэгье. За манай хүүхэд уцаа аваасаа байна уу? Байна. Нэстэггүй шүүдрхэн ээж нэнэ сайн уу? Манай ээжийг шөөдргөн гэдгүү штэ. Нэстэггүй тоглоом штэ энэ чинь. Сайн байна уу ээжээ? Ээж нь сайн. Миний хөө хичээлд таарсан уу? Таарцаа. Одоо тэгвэл хурдан гэртээ ирээрээ. Ээжээ би жоон тоглож байгаад очив л доо. Харангуй болгоос өмнө гэртээ ирэхгүй болохгүй шүү. За, тэг харанхуй болтол би жоон тоглож байгаад очив дөхөө. Харангуй болтол жишээ болохоос өмнө гэртээ ирээрээ. Нэстэггүй чи заагийн хэлчихэлдээ. Би тогломоор юм штэ. Би чамайг гэртээ ирүүлмээр юм штэ. Шүдэрхээ. Би утсан дургу. Яагаад? Гой штэ уцаар яриад уцгай ингээд яаж ангууд гай даграа тэгэл чичрээд тэнгүүд аваад байна гэж яриад тэгэл гоё штэ нэстэггүй. Сая бол ингээд тоглоод гоё исэн байхгүй юу? Гэтэ уцаар гэлээ ээж аавнаар залгаал гадаа тоглож байгаа тоглохгүй хурдан гэртээ иргээл тэгэл зөндөө юм яриад тэгэхээр надад онцгүй байдаг. Нэстэггүй аав ээжнэр чинь бид нэр санаа зовоод за нэстэггүй хүү маань хаана явж байгаа болоо хурдан гэртээрээсээ харангуй болохоор аюултай даа гэд санаа зовдөг болохоор бид нэрлээ байнга ярьдаг байхгүй юу? Би он хараа уцаар ярих дуртай. Тэ шүдэрхээ.
Би чи эрэгтэй хүн. Эм чин шин басан ч айхгүй шүү дээ. Чи юу? Чи шинэ талаас айхгүй мүү? Айхгүй. Би тийм байх чи яагаад нэрийг залгаад дуудаад байд юм бэ? Тийм үү нэстэггүй. Тэгвэл гадаа харанхуй заяа. Тэгээл чи ингээл ганцаараа ингээл явж идэг байхгүй юу? Тэгээл гэсэн чи хажуудаас чи нахаа гинт гарч ирээл тэгээл ингээл явж исэн чинь том ах эгчнэр хажуугаар чи өнгөрөөл. Тэгээл цаашаа ингээл явж исэн чи том машин ирээд гэж чинаа дарахаар чи айж гин үү? Би гэрлүүгээ хармаарай. Тэр ингэжээ байгаа эцтэй нэстэггүй. Чи тэгэхээр айдаг байгаа аахгүй юу? Тэр энэ бүхнээс чи аав чинь чамайг хамгаалахын тулд байн гуцаар ярьж холбоотой байдаг аахгүй юу? Тийм үү. Тийм. Заримдаа ээж аав нар маань үргэлж ингэж тэггээд чи ингэсэнгүү тэгсэнгүү гэд тэгэхээр ингээд төвөгтэй байдаг шүү дээ. Тийм үү. Нэстэггүй чи юу н аав ээжтэйгээ хэр юм ярьдаг вэ? Аав ээжтэй юу? Тийм. Нэг ярьдгүй юм байна. Тийм үү. Тэгвэл ч тийм ээ би чамд гоё арга зааж өгье заяа. За. Аав ээжтэйгээ ярьчих. Ярих харахтаа бүр зөндөө ихийг ярьчих. Өөртөө болж байгаа бүх зүйлээ аав ээжтэй ярих юм бол аав ээжтэр бид нэр хүүхдүүд болохоор юу хийхээ, яахаа мэдэхгүй байх үед бид нар тусалдаг байхгүй юу? Тийм гэж үү? Харин манай хүүхдүүд бид нэр яадаг вэ гэхээр цаавч энийг аав ээж хэлжүүл аав ээж хоёр заана. Энийг ахт хэлжүүл ахтыг нь энийг ихч хэлжүүл ихчийг за ерөөс хэлхээ байлаа гэж болчдөг байхгүй. Би яг тэгдэж ч өдөрхөө. Тийм үү. Тэгэж ширхэж болохгүй нэстэггүй. Аав ээжтэйгээ эмээ өвөө гэрийнхэнтэйгээ альва зүйлийг ярилцаж тэгээд бас тэднээс заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Би жоохон байхдаа үргэлж юу ярьдаг байсан бэхээр тоглоом ярьдаг байсан. Тэгээ бас үзсэн Google-ийн киногоо ярьдаг байсан бэхээр аав ээжт маань тэр нь тийм сонирхолтой биш юм шиг санагддаг байсан баха. Тэгээд үргэлж ажилдаа явцдаг болохоор завгүй. Тэгээд гэртээ ирэхлээр ядардаг болохоор би яриад хэрэггүй байх гэж боддог байсан. Юу гэж те аав ээжтэй чинь бид нар тайртай юм чи чамайг юм ярих үед, намайг юм ярих үед, хүүхдүүдийг юм ярих үед анхааралтай сонсдог байхгүй юу? Шүдэрхий. Тэгвэл хоёулаа дахиад тэгж ярьж үзье тхөө. За тэгье. Одоо чи яран их сайн доолготой хөхт олон шүү заяа. За. За. Байна уу? Байна нэстэггүй. Сайн байна уу ээжээ? Өө сайн. Миний хүү өнөөдөр их сайхан ааштай яг чинь. Ээжээ. Би өнөөдөр ангийнхаа хүүхдийн дэвтрийг нь авч явж байгаа алга болчихлоо. Оо яана. Миний хүү сайн хайж өсснөө. Сайн хайсан чи олдсонгүй ээжээ. Одоо тэгвэл яана. Та уурахгүй байгаа мó? Ээж нь юу гэж орлоготой нэстэггүй. Чи гэртээ хүрээд ирэх юм бол хоёулаа хамт хайгаа тэгээ бүр болохгүй ээж нь ангиж хүүхдтэй уцаар ярьж өгье заяа. Нэрээ мөө ээжээ. Аха. Би таныг уурлах гэж бодсон. Тийм үү? Ээж нь хүүдээ хайртай болохоор уурлахгүй ойлгосноо. Яа гоё юм бэ? Би одоо гэртээ очлаа. За тэгвэл гэртээ онцгой нэстэггүй. Баяртай. Баяртай. Ингээд ээж нар уурлах гээд байгаа зү. Шүдэрхий. Хэрвээ чи ээж болох юм бол үнэхээр сайн ээж болох юм байна. Тийм үү? Би ээж болохыг мөрөөддөг ш. Тийм үү? Миний бас мөрөөдлөхгүй юу? Би том болоо зөндөө хүүхдтэй сайн ээж болноо. Шүдэрхий. Нэрээ ээж маань ингээд туслалцаад надтай хамт яваад тэрийг хайгаад олоод өгөх юм бол үнэхээр амар юм байна. Тэгээд дээрээс нь найзд маань хэлээд санааг нь зоогон болчих юм бол хэрэгтэй юм байна штэ. Би үнээс хойш ээж автагаа сайн ярилцж байна. Би ч гэсэн үнээс хойш сайн ярилцж байна. Найзадаа аав ээж чинь дараран гэж уцсан залах юм бол шууд аваад аав ээжтэйгээ ярьж байгаараа ойлгосноо. Шүдэрхий. Заримдаа ээж аав маань юу болсныг мэдэхгүй. Тэгэж ямар нэгэн тохиолдсныг мэдэхгүй шууд загнадаг тий. Тэгдэг гэж үү?
Гэтэ зарим аав ээж нар л гэдэг байх л та тий. Гэтэ манай Монголын аав ээж нар бүгдээрээ ихэнх нь ухаантай юм чинь гайгүй хаа. Миний бодлоор шүдэрхээ. Яагаад тэгсэн бэ гэхлээр аав ээжтэй хэрэг явдлынхаа учрыг сайн тайлбарж өгөөгүй учраас аав ээж нь сайн ойлгохгүй мэдэхгүй байгаа учраас урам ээжээ гэж бодоод тэр хүүхдээ муу битгий болоосоо гэсэн учраас загиндаг баха. Магадгүй юм тий. Найзуудаа өнөөдрийн мөнхийн алганы нэвтрүүлгээр бид нэр аав ээжийнхаа үгэнд тулгартай байж тэднэртэй ярилцаж өөр тохиолдсон бүх зүйлээ хуваалцаж тэднээс бас заавар зөвлөгөөг нь сонсоорой гэж уриалжээ. Найзуудаа өнөөдрийн мөнхийн алганы нэвтрүүлэг ингээд өндөрлж байна. Мөрөөдөлтөө нисгэе. Найзуудаа харанхуйч гэрэлтээ. Хааны хүүхдүүдээ баяртай.